Монгол улсын нийт хүн амын 34.6%-ийг 15-аас 34 насны өсвөр үе залуучууд эзэлж байна. Хөдөлмөрийн насны хүн амын 55%-ийг мөн залуучууд эзэлдэг бол Ховд аймагт 15-аас 34 насны 30,454 өсвөр үе залуучууд байгаа нь нийт хүн амын 28.1%-ийг эзэлж байгаа юм. Ховд аймгийн Ховд их сургууль болон Ховд хөгжил политехник коллежид 3,000 орчим оюутан суралцдаг байна. Залуучуудад амьдралын эрүүл дадал, хэв маягийг хэвшүүлэх нь эрүүл мэндийн эрсдлийг бууруулах альва өвчмөд өртөхгүй байж улмаар урт удаан эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг ач холбогдолтой. Иймээс урьдчилан сэргийлэх, соён гэгэрүүлэх, олон талд арга хэмжээнүүдийг зохион байгуулах шаардлага тулгарч байгаа юм. Тийм учраас Ховд аймгийн Жаргалан сумын засаг даргын тамгын газар, нийгмийн бодлогын хилтэс, цагдаагийн газар, эрүүл мэндийн газар, хөдөлмөр халамж үйлчилгээний газар, нийгмийн даатгалын хилтэс, улаан загалмай хороо, Ховд их сургууль, Ховд хөгжил политехник коллеж хамтран оюутан залуучуудыг эерэг хандлагад уриалж, хорт зурчлаас урьдчилан сэргийлэх арга замын талаар сурталчлан таниулах, тэдний дуу хоолойг сонсох зорилгоор эерэг хандлага эрүүл оюутан аяныг зохион байгуулж байна. Энэ аян маань 2 дахь жилдээ ноёдон бол зөвхөн Улаанбаатар хотын оюутнуудыг хамарсан бол энэ жилийн хүрээнд одоо орон нутаг 21 аймаг Монгол Улсын хэмжээнд өрнөж байгаа одоо бас юм онцлогтой. Цааш жил бүр энэ оюутнуудын эрүүл мэндийн аяныг бол гэр бүл хөх залуучуудын газар болон залуучуудын хөгжлийн газраас ингэж хамтарч зохион байгуулж байхаар бас төлөвлөгдөд байгаа. Оюутнуудын чиглэлээр болохоор хамгийн гол хэрэгтэй болохоор мэрэгжил сонголт, хөдөлмөр, ажил хөдөлмөр эрхлэлт, тэгээд нөгөө бэлгийн замаар дамжих өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ гэдэг талаар бас гол мэдээлэл өгөх нь чухал байгаа. Бид нар бас нөгөө оюутнуудаас ингээд судалгаатай оронд аваад үцгээр энэ чиглэлийн мэдээллийг түлхүү өгөөч гэсэн санал хүсэлт байнг ирдэг үүднээс бид нар эдгээр байгууллагуудтайгаа бас ингээд холбогдоод ажиллаж байгаа. Аяныг 2017 оны 10 дугаар сарын 10-наас 20-ны хооронд зохион байгуулж байгаа бөгөөд 10 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Ховд хөгжил политехник коллеж, 10 дугаар сарын 18-19-ны өдрүүдэд Ховд их сургуулийн нийт 3,000 орчим оюутан залуусд эерэг хандлагын талаар болон эрүүл байхын ач холбогдлын талаар холбогдох мэрэгжилтнүүд мэдээлэл өгч лекц уншлаа. Энэхүү аяныг зохион байгуулснаар оюутан залуучууд хорт зуршлаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэлтэй болоод зогсохгүй, сайн дураараа үзлэг шинжилгээнд хамрагдах оюутан залуучуудын тоо нэмэгдсэн, оюутнуудын эрүүл мэндийн даатгалд хамрагдалтын тоо нэмэгдсэн, оюутан залуучууд ээлтэй клиникийн талаар мэдээлэлтэй болсон байна гэж аяныг зохион байгуулагчид үзэж байна.